Өчигдөр үзэгчтэй та бүхэн хамт олноороо гэр бүлээрээ найз нөхдөөрөө сайхан баярлж байна уу? Сэнжлийн баярын үд шулган та бүхэнд эх орон телевиз салбар хүртэнд тэргүүлсэн шилдэг эрхэм зочдыг урьж халуун дотнороо өрнөж байгаа лээ. Тэгэхээр энэ үдшийн бидний хүндтэй зочноор хүний гавьяа тэмч, ангаах ухааны доктор, профессор, зөвлөх зэргийн эмч, хүмүүн эмнэлгийн захирал Дижэхөө. За ангаах ухааны доктор, зөвлөх зэргийн эмч, улсын 3 дугаар эмнэлгийн шигдээсийн тасаг болон хүмүүн эмнэлгийн зөвлөх эмч Наран Туянаар хүрэлцэн ирсэн байгаа. За та хоёрт шинэ оны мэндийг хүргэе. За энэ хүү сайхан үдшийн мэндийг хүргэе. За их баярлалаа. Телевиз үзэж байгаа нийт үзэгчид болон нийт Монголын ард түмэндээ ирж байгаа 2017 оны одоо мэндчилгээг дэвшүүлье. Байгууллагын хамт олонны одоо амжилттай сериага эхлэж бодож байна тийм ээ. 16 он дээр нь танай байгууллагын хамт олон ямар одоо ажил үйлсийг нь хийж амжуулав? Хэр их одоо амжилт бүтээлээр 10 жил байсан бэ? 2016 онд бол ерөнхийдөө тус эмнэлэг зүрхний шигдээс цусны даралт ихсэх өвчин, ерөнхийдөө зүрх судасны талын тэрнээс гадна бол дотрын өвчин, нүүдгэх хэмжлэн олон мэргэжлэр бол нийт одоо үйлчлүүлэгчтэй бол нэлээд тусламж үзүүлсэн. 16 онд бол яг тус эмнэлэг зүрхний шигдээсийн үед хийгдэх эмэн эмчилгээ, зүрхний хэм алдагдлын үед хийгдэх оншилгоо болоод эмчилгээний асуудал нийт ард түмэндээ зориулаад одоо нийт зүгээр энгийн хүмүүсүүдэд, оюутнуудад тэр байтугай эмч нарт зориулсан 110 хэдэн цагийн одоо зөвлөмж өгөхий 1902-103 гэдэг том одоо тийм лавлага бол одоо боловсруулж 110 хэдэн цагийн зөвлөгөө байгаа. Ийм бас том бүтээл хийсэн. Бид нар өнөөдөр хүмүүн эмнэлгийг яагаад онцлож байгаа вэ гэхээр хүмүүн эмнэлэг бол 1991 онд байгуулагдсан тийм ээ. Монголын хамгийн анхны хувийн эмнэлэг байгаа. Тэгэхээр 91 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна гэдэг бол маш их ололт юм болов уу гэж би бас хувьдаа бодож байна. Хүмүүн эмнэлгийг анх бас үүсгэн байгуулсан талаар бас сайхан дурсамжит сайхан яриагаа энэ шинэ жилийн баяраар ярих гэж бодлоо. Мэдээ сэтгэл зүрх нэгдсэн олон сайхан хүмүүс нэгдэж байж тэгээд гавьяатай олон эмчнэр бол нэгдэж байж энэ байгууллагыг ус байгуулсан баг. Судлаад үзэхэд бас хүмүүн эмнэлгийг эрдэмтдийн эмнэлэг гэж нэрлэдэг юм байлээ шүү дээ, тийм ээ. Энэ бол бас их сонин байгуулагдсан юм л да. 1991 онд 3 дугаар эмнэлгийн бүх зөвлөхүүд нийлээд 91 онд нэг дөнгөж ардчил гаргал. Тэгээд ерөөсөө хувийн эмнэлэг гэж бол тэр үед нэх байгаагүй шүү дээ. Барайч нар уламжилт эмнэлгийнхэн гарч ирсэн Европ чиглэл дээр бол нэг хувийн эмнэлэг бол байгуулагддаг байсан. Анхны одоо Европ чиглэлийн хувийн эмнэлэг бол бид нар байгаа юм. Манай эмнэлэг хүмүүн эмнэлэг. Тэгээ яагаад ингэсэн гэхлээр зэрэг 3 дугаар эмнэлгийн зөвлөхүүд тэр үед нийлээд эрүүл мэндийн яамны орлогч цэдэр орсон юм. Гэхдээ бид нар ерөөсөө хувийн эмнэлэг байгуулъя гэж ороогүй. Одоо ингээд консультативны центр уу зөвлөгөө өгдөг байгуулаач. Бид нар бол тэрэнд мөнгөөр бишээ. Зүгээр ерөөсө 7 хоногт ингээд цагийн хуваар гаргачаач. Тэгвэл бид нар ингээд 2 цагаар очиод ингээд хүн үзчихээ. Яа тэгвэл бидэнд ингээд үзүүлэх гэсэн улсад үзүүлж чадахгүй байна. Тэгэхээр нөгөө 3 дугаар эмнэлгэр чинь л одоо шавар татлаа хүн гадны хүн оруулаа гэж бид нар зэмлүүлдэг. Нөгөө үзүүлэх гээд очисон улсууд ч гэсэн хөөрхөн амтан зэмлүүлдэг. Тэгэл одоо нэг эмч дагуулдаг ч юм уу тий одоо тэгэл нэг үзээдэг ч дандаа юм гуйлгаар явдаг байсан учраас энэ одоо энэ төв дээр тэр шүдний төв ингээд нэгэнтээ сулж байгаа юм чи ингээд төв байгуулаад тэгээд улсын хэмжээнд одоо нэр хүндтэй юм зөвлөх эмч нарыг тэндээ 7 хоногт ингээд графикт оруулаад ингээд бид нар ингээд үнэгүй зөвлөгөө өгч яа гэд ингээд орсон чинь хэдүүлээ загнуулаа гарсан байхгүй тохойд тийм тэгээд одоо та нар ингээд хувийн эмнэлэг байгуулах гэж байгаа шиг юм яриад явж идэг хувийн эмнэлэг байгуулах гэж гэж ойлгосон юм шиг байна тэр үед тийм байгаагүй учраас тийм ойлголт бас байгаагүй учраас тэгэхээр чин цаад улсын эмнэлэг чи яах юм гэд тэгээд одоо та нар юм яриад явж идэг гэд одоо бараг л гарцгаа гэсэн байхгүй тэгэнгүүт эрүүл мэндийн яамны гадах давжаан дээр хэдүүлээ зогсож чадгүй бид нар ямар худлаа хэлж хулгай хийж байгаа шинэ хүмүүсүүд л ойртож хүмүүсүүдэд л зөвлөгөө үзлэгийг ингэж хийж өгөөгээд ингэж хүлээж авч явах гэдэг ямар болохгүй юу гэдгийг тэгвэл одоо хувийн эмнэлгийг байгуулъя л да тэгж болдго юм бол гээд тэгсэн чинь нөгөө хамгийн залуугаар намайг үгүй чи дижөөх ерөөс нөгөөдөл чинь бүгд миний багш нар байж байгаа шүү дээ чи ерөөсөө тэр одоо хувийн одоо аж ахуй тэр үе чинь пүүсл гэж байгуулж байсан тэрний дүрм журмаас судлаа чи өөрөө энийг хөөцөлдөө гэд тэгээ одоо би дөнгөж одоо 41 настай байсан тэр үе тэгэл одоо нөгөөх дүрм журмын судлаад тэгэл пүүсийн одоо компани дүрм журмын тэр үед байгаа шүү дээ тэгээ хүмүүн пүүс гэж анх байгуулж байсан тэгээд тэр үед яг одоо энэ эрүүл мэндийн 7 дугаар төв одооны бидний байж байгаа байр чинь бол эрүүл мэндийн 7 дугаар төв хуучин байр эрүүл мэндийн 7 дугаар төв шинэ байранд ороод тий Баянгол дүүргийн дээшээ динжир нүгэ явцсан шинэ байранд ороод тэгээд тэр нь сул
Тэгээд эрүүл мэндийн газараас та нар энийг гэрээгээр одоо ингээд туристлич гэсэн юм саналыг бидэнд өглийн зэрэг тэнд 3 имлэг нийлж ороод тэгээд одоо тэр 4 журмын боловсруулаад тэгэл нэг осондоо ингээд ийм хувийн салбар нэгдсэн байхгүй. Тэгэл 5 сарын 17-нд анхудаа бид нар одоо гудамжинд бүгдээр тал талаасаа цуглаад Баянгол дүүргийн одоо тэр үеийн Октябрь дүүрэг гэж ялла шүү. Тэрний нэг улаан болонд бүгдээр үзлэгээл зарласан ч улсууд үрээс пик шавал мэдээч штэ. Тэгэл тэр үед чинь үзүүлэх гээд ирс улсад тэр эрдэмтдийн имлэг гэдэг нэр чи өгсөн штэ. Яагаад гэвэл Кве нэр ийм сайхан эрдэмтэд юм нөгөө ард түмэн өгсөн. Тий ард түмэн тий. Одоо нөгөө охтны нүхэндх сувд гэдэг шиг ийм дотор ингээд сууж явах гэж гээд тэгээ бид нар чинь тэр 5 өрөндө болж л байсан. Яагаад гэвэл 7 хоногт 2 удаа дандаа 2 цагаар тэгээ нөгөө хайга гаднаа тэр нөгөө цагаа хуураад чинь тэгэл тэрэн дээр ч улсууд ингээд ирээл үзүүлэх тийм байдлаар анх бид нар энэ имлэгийг байгуулсан түүхтэй. Тэгээ 91 оноос хойш өнөөдөр болтол 25 жил тогтмол үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэгээ 2001 онд бид нар нөгөө уурын зүхний барилга нөгөө өмчөвчлөлийн ягаан тасалбар гэдэг юмар бид нар өөрсдөө ер нь дунд нь аваад тэгээд нөгөөдгөө өргөжүүлээд 3 давхар болгоод тэгээд өнөөдөр хүртэл ингээл ажиллаж байгаа. Наран төв амжийн хувьд Хүмүүн имлэгт ажиллаад хэдэн жил болж байна. Их залуугаараа бас ангаах оны доктор цолтой болсон юм шиг надад миний хувьд санагдаж байна. Ер нь бол ингээд эмч нарыг хараад хаар насан туршдаа суралцдаг тий. Маш удаан суралцдаг. За би ч одоо Хүмүүн имлэгт бол харьяал албан ёсны харьяал нь бол одоо сүүлийн 1 2 3 жилээс. Өмнө нь бол албан бусаар бол байнгын л одоо харилцаад яагаад гэвэл миний ээж имлэг лөө одоо уруу татсан хүмүүс маань хажууд сууж байна. Тэгээ Хүмүүн имлэг дээр бол үндсэндээ сүүлийн 10 жил байх зөвлөх гээд тийм ээ. Яг бол энэ хугацаанд дунд явж байхдаа их сургуулийн багшаар байлаа, тэнхмийн эрхлэгч байлаа. Дараа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагт ажиллаж байлаа. За мягны сорилын сангийн бас үндэсний зөвлөх гээл нэгсэндээ дандаа л одоо улсын ажил болон олон улсын байгууллага гэдэг ингээ яваад исэн. Тэгээ сүүлийн одоо 2 3 жилээс яг энэ хувийн байгууллагт ээжтэйгээ хамтарч бол ажиллаж байна. Хүн хажууд халтаа ерөөсө тоодгүй байна. Тэгээ одоо яг хажууд хамт зэрэгцээд ээжтэйгээ ингээ хамт ажиллах гоё сайхан хувь заяа. Нэгдүгээр 20 дугаарт их юм дахиад сурсаар л байдаг таны хэлдгээр тий сурсаар л байдаг. Бас л сая 2 жилийн өмнө би 1 жил бас Ёнсогийн их сургууль дээр сураал ирсэн. Тэгээд онгоцны буудлын дээр мэдрэлийн нэг зөвлөх юмч багштайгаа таараад хайчих гэж сурах гэж явж байгаа. Гэхдээ чи ч одоо яасан нэрээ сурсаар л байх юм да. Тэгээ ирээд манай багш авинаар хүртэл үгүй багшаа та сураад байхаар ч одоо бид нар яах юм бэ? Үгүй энэ дэлхийн ертөнцийн жилээс жилд цаг хугацаа тутамд техник технологи хөгжиж байна. Техник технологи хөгжихийн хэрээр хорвоо ертөнц өөрчлөгдөд өвчин хүртэл өөрчлөгдөж байна. Нүрээ хувиргаж байна тийм ээ. Зарим нь улам дүрээ хувиргаад нууцлаг байдалд орж байгаа бол шинэ өвчин хүртэл гарч ирж байна. Шинэ технологи хөгжөөд бас тэр юм чи хөгжөөд ахлаар дэлхийн хөгжөөд технологи хөгжөөд хахад бид бас араас нь гүйцэж очиж тэрий чинь хөгжихгүй л бол юу сурж одоо тийм ээ. Тэгэхээр л ерөөсө сурах юм дуустдаггүй. Насан туршдаа сурсаар байгаа л тэгэл энэ эмчийн мэрэгжил гэдэг бол дуустдаг юм шиг байна. Тэгээ би хүмүүстэй хэлдэг энэ залуу сайхан байхад үнд ордог мэрэгжил бол урлаг байдаг юм байна. Нас явахын хэрээр үнд ордог мэрэгжил бол эмч байдаг юм байна. Тэглгүй яах вэ? Хэдий ч нэ та настай хүн одоо эмч байна, агуу туршлагатай. Тийм учраас аль болохоор л одоо манай дээр хэрвээ та бүхэн таахад очсон шүү дээ. Их эмч нар маань л да их явчлан тийм настай сайхан эмч нар байгаа. Имлэг дотор хамгийн баг залуу эмч нь би байгаа. Далимдуулаад хэлэхэд энэ утасны энэ лавлгаа ажиллагааг бид нар хийх гэж нэлээд их хугацаа орсон. Ийшээ бол яг хүмүүс хэр их мэдж ингээ хараад байгаа. Одоо энэ маань бол яг үхээр харьцангуй нэг их түгээгүй л ах шиг байна л да. Тэгээд энэ маань автомат 24 цагийн турш ажилладаг. Тэгээ яагаад энийг хийх болсон бэ гэхээр орж ирж байгаа асуулт болгон адилхан. Одоо миний зүрхээр тэгэж өвдөд энэ одоо тавьж байгаа асуултуудын давтамж нь адилхан. Хүнийх нь тоон олон, хариулагч нь ганцаараа ингээд хүн байдаг. Айгүй хугацаа шаарддаг тий. Тэгээ юу гэж бодож ирсэн мэхээр би одоо шилбэл энэ доржгаад энийг 10 минут тайлбарлана. Дараа нь дулмаагаад 10 минут тайлбарлана. Ингээд нэг юмаа давтан тайлбарлаж цаг алдчихахаар энэний оронд харин нэг ингээд өмнөөс минь хариулаад өгчдөг тийм байдгүй бахта гэдэг мэдрэмж нэг төрж исэн байхгүй. Болдог бол энэ миний оронд хариулчаад тэгээд тэрийг хариулаад сууж явах оронд би өөр хүн үзэж явах тийм ээ. Тийм ихний мэдрэмж төрөө тэгээд захирал ээжтэйг нэг хуваалцаад. Тэгээд дараа нь хөдөө орон нутагт явж исэн чинь
нэг айлд орлоо хөдөө. Гэсэн чинь нэг том утас гаргаж ирээл нэг төмөр ингээ шургуулчих. Тэгснээ нэ хурд төмөртэй утас ирж яснаа байна уу гээл яриад эхлэхгүй. Тэгэхээр би ингээ харж яснаггүй ч одоо хамгийн хаанч хүрэх нэг гэж бол утас л юм биш үү. Тэр хөдөөд гэр дотроо нэг том төмөр хийж байгаа антин босгож байгаад ярьчих чинь тийм ээ. Тэгээ яриад айгүй удаа ярьж байгаа байхгүй удаа яриад. Тэгтэл надад утас гэдэг юм харагдаад эний чинь бол хаана ч одоо хүрэх юм бол утас байдаг юм байна. Хоёрдугаард маш хурдан тэр утсаар чинь хүмүүс залгаал одоо зөв асуултуудаа ингээл товчуудаа дараал асуултуудыг авчих юм байна. За тэгээд ямар асуултууд яаж одоо тавих вэ гэд. Тэгэнгүүтээ энэ дээр маань юу ах вэ гэхээр хамгийн түрүүнд хүн гудамжинд манай зүрхний өвчин бол хүн хийлж болох падгал унцдаг. Тэгэхээр хамгийн түрүүнд очиод хөөе тэргой дөржгоо яах вэ гэдэг анхан шатны тусламжийг яаж үзүүлэх вэ гэдгийг бол хүмүүс авах хэрэгтэй юм байна. Унтсан байхад энэ дугаарлуу залгаад эхний 0-ыг дарахад та хэрвээ хүн чинь тэгсэн байвал одоо та тийм арга хэмжээ аваарай. Тэгээ ингээд дуудаарай гэл одоо тийм ээ. Тэгээд за бүр ингээд болохгүй ямар механик тусламж үзүүлэх вэ? Техникийг яаж хийх вэ гэдэг. Зүрх одоо яг энд ингээд хатгуулаад байхын тэгээд байхын энд ч ингэж өвдөд байхын. Тэгвэл яг зүрхээр өвдөх шинжийн тухайд маш дэлгэрэнгүй тавьсан байгаа. Жишээлбэл ингэж өвдөжүүл энэ яг жинхэнэ одоо зүрхийг цусаар хангаж байдаг. Тэр судасны өвдөлт өмнө үү? Эсвэл зарим нь бол ялгаж мэдэхгүй хүмүүс аюул шүү дээ. Тэгээ эсвэл энэ мэдрэлийн гаралтай өвдөлт юм уу? Та нэг санаа зовох хэрэггүй юм уу? Эсвэл энэ маш хүчтэй өвдөлт, шигдээсийн өвдөлт та яаралтай түргэн дуудах хэвээр өвдөлт юм уу? Энэ болгоныг ялгаад энэ дээр хийгээд өгч жишээний тийм. Гэтэл зарим хүмүүс ярьдаг ч амьсгаадаад байна, тэгээд байна, эсвэл хавгнаад байна. Үнэхэрийн зүрхний гаралтай хавна уу? Бүх одоо юм ялах болцоотойгоор нь ингэж хийж өгөөд. Дээрээс нь бас та нэгэнт өөр өвдсөн бол оншоо мэддэг бол одоо би даралт тэгсдэгэ. Тэгвэл мэддэг бол даралт тэгсдэг гэдэг хэсэг рүүгээ ороод би ямар юм уух хэвтэй юм. Одоо ингээ оронгууд залгаад үзэнгүүд бүгд ингээ та тийм юу одоо зөвлөгөө авах бол тэд дээр дарна уу гэдэг яг ингээл хариултуудаараа ингээ тэрийгэ дагаад яваад тий дагаад яваад байна. Ерөөсөө тэрийг тэгээ залганууд тэгнүү ингэнүүгээл яваад заавраар нь л яваад байхад та бүх асуултуудаа аваад хариултаа. Тэрэн дээр өшөө бид нар нэмээд энэ дээр тавхан харж авах логог харахад Монголын зүрх дэлхийн зүрхний холбооны албан ёсны гишүүн Монголын зүрхний холбооны лого, нийгмийн даатгалын ерөнхий газрын лого, улсын 3 дугаар эмнэлгийн лого байгаа. Тэгээ хүмүүн эмнэлгийн. Энэ олон байгууллагууд нийлсэн юм аа. Нийгмийн даатгалын ерөнхий газрын яагаад гэвэл энэ дээр зүрх судасны өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт маш их одоо их тохиолдож байгаа тийм ээ. Ялангуяа харвалт, шигдээс, тэгэл даралт ихсэлт, тэгэл янз бүрийн төрөлхийн зүрхний гажгууд эдэр улмаас. Тэгэхээр ямар эмгэгийн улмаас та хөдөлмөрийн чадвар алдалт, зүрхний өвчний үед хөдөлмөрийн чадвар алдах юм бэ? Хэрвээ тэ хөдөлмөрийн чадвар алдах юм бол ямар одоо тэтгэмж, тэтгэврийг одоо авах вэ? Ажил олгогчоос нь та ямар тохиолдолд авдаг юм бэ? Тэгвэл одоо энийг нөхөн одоо энэ үедээ хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолохын тулд ямар бичиг баримтыг бүрдүүлээд яаж явах хэрэгтэй юм бэ? Маш энгийнээр энэ дээр ингээд тайлбар нь байгаа юм. Зөв. Мөн бас нийгэм даатгалын. Тий, лавлгаа болоо явчихаа. Мөн 3 дугаар эмнэлгээ дээр та очиод тусламж үйлчилгээ авъя гэвэл та ямар утас руу залгах хэвтэй, ямар баримтуудыг бүрдүүлээд очичих юм бэ? Тэр нь бол амарч эмнэлэг дээр очингууд тэр нь байхгүй нээс эргээд яваад. Жишээлбэл одоо над дээр юун дээр тархины харуулт гээл тэгэхэд ямар дөрвөн шинж илрүүл та тархины харуулт гэж одоо с ิจ гэлээд хурдхан түргэн дуудах бай. Хаах гээл шинж тийм ээ, харах, хаалгах, хаалдах гэл ингээл шинжүүд. Ямар зүрхний өвдөлт одоо байвал та шигдээс гэж үзэхэ бодхингээ ямар шинж. Ерөөсөө товчнууд дараа л та мэдээл аваад. Эсвэл нэг товч дараа л та өөрийнхөө эрүүл мэндийн хин нэгний амь насыг аврах бас боломжтой байх нь шүү дээ. 1900 203 гэсэн дугаар. 2103. За энэ дугаарыг өгөх гэж бас яаж бид нар ярьсан гэхлээр 2 гээд таслал тавиад 103 гээд 2 дугаар 103 шүүл гэж. Тийм байна. Ер нь бол харахад бол яг тийм тийм. Зөв. 2 дугаар 103 шүү гэж аминда маркетинг ингээ хийчихгүй юу? Тэгээд дээрх тавхологыг харж явах зүрхээ хайрлаа. Энэ бол огт өвдөөгүй байхдаа та уртлан сэргийлдэг шүү гэсэн үг. За. Зүрхээ хангаая гэдэг нь та нэгэн зүрхний өвчтэй болцсон бол ангаагач тийм ээ. Зүрхээ хамгаалъя гэдэг маань хүндрэлээ сэргийлээ. Зөв. Эсвэл юм дистратай. Тий, энэ маань айгүй өнгөрсөн одоо ирээд уул нь бол их логиктэй юм да тийм ээ. Зүрхээ хайрлаа, урьдчилан сэргийлээ, зүрхээ ангаая, өвдсөн бол эмчлээ, зүрхээ хамгаалъя, нэгэнт улмал хүндрүүлэхгүй байя. Хэдий шинэ жилийн баяр болж байгаа ч гэсэн хүний амь нас те
Маш нэн чухал шүү төрөнд дээ. хамгийн чухал байдаг учраас өнөөдөр энэхүү алтан гартай эмчнэраар бас үзэгчтэй бас хэрвээ та зүрх нь өвддөг бол тий зүрх нь хин нэгэн таны хайртай дотны хүн өвдсөн байгаа бол бас бидний ярианд анхаарлаа хандуулаарай гэж зайлшгүй хэлмээр байна л та. Тэгэхээр ер нь бол зүрхний өвчин сүүлийн үед маш их залуужаад байгаа юм шиг. Одоо ингээл залуухан дөнгөж 20 гараал тий хүмүүс одоо ингээл ээж аавтайгаа зэрэгцэлэг зүрхээр хатгаад ах юм ингээл. Зүрхээр бас 20 гаруйхан настай залуухан хүмүүс бас насурж байгаа тохиолдлууд ч гэсэн байгаад байна л та. Тэгэхээр дээр үед яагаад зүрхний өвчин баг одоо яагаад ингээ их болоод байна? Ер нь тэр талаар судалж ер нь үзсэн үү ингээ хараад хахад эмчнэрийн зүгээс. Тийм. Тэгээ одоо зүрхний өвчин бол үнэхээр сүүлийн үед бол залуучаад байна. Яагаад гэвэл одоо дээр үед бол бид нар чинь урьдчилан сэргийлэх хүсэлтийн талаар ингээл заавар зүйлэнд би ч одоо хүрээлэнд 21 жил эрдэм шинжилгээний ажил хийсэн шүү дээ. Тэгээд нөгөө цусны даралт ихсэх өвчнөр хамгаалсан. Тийм болохоор зэрэг тэр үед бол одоо тэр цусны даралт ихсэх өвчний хүндрэлийг чинь нэгэн тархин цусаар зүрхэн чигдээс болох бөөрийн дутагдалд орох, зүрхний дутагдалд орох гэд хэдэн гол хүндрэл бий л дээ. Тэг чинь харьцангуй одоо бага байдаг байсан юм да энэ зүрхний шигдээс зүрхний өвдөлт. Одоо бол үнэхээр залуужаал хөөгд том хөнгөл одоо тийм зүрхний өвчил ярьдаг болчих. Энэ бол яг нэгдүгürt бол стресстэй холбоотой байдаг баг. Одоо нийгмийн байдал одоо бол аюул бохимдолтой л байна шүү дээ, тийм ээ. Нэгдүгürt, хоёрдугаарт бол одоо энэ идэж байгаа ууж байгаа хоол тэжээлийн ерөнхий одоо тийм бүтэц тэрнийг хэрэгжилж байгаа байдалтай холбоотой. Гуравдугаарт бол хөдөлгөөний идэвхтэй холбоотой байна. Нэг ажигласан зүйл бол ялангуяа 20 хэдтэй залуучууд 30-тай залуучууд ингээл за яагаад юм болчихог асуухаар фитнес гэж их ярих юм аа. Уг нь дасгал хөдөлгөөн хийхээр уул нь бид нар дасгал хөдөлгөөн хийгээрээ сайхан одоо хөдлөөрөө тийм ээ одоо байнга л идэвхтэй гэж яриад тийм. Гэтэл бол фитнес гэдэг чинь одоо хүчний дасгал одоо спортын ямар дасгал хөдөлгөөн хийх вэ? Яг зүрхнийг одоо хамгаалдаг жинхэнэ зүрхний дасгал гэдэг бол их яхалгалт байдаг юм шүү дээ. Одоо гол юм бол алхах ёстой. Өдөрт тогтмол 30 минут алхах ёстой байдаг. Мөн зүрхний дасгал гэж өөртөө тустай байж байна. Гэтэл бол ихэд тэр хэд хэдэн тохиолдлын 20 эдтэй залуучууд дээр бол бид нар тэр фитнестэй холбоотой гарч ирсэн асуудлуудыг бол ярьдаг. За одоо тэр эртээд ариун наамч манаас тархины харуултын тасгийн эрхлэгч бас л энэ асуудлыг хүндэж одоо ярилцлага гэдэг өгсөн байсан тий. Тэгэхээр бол энэ фитнесийн ялангуяа тэр залуучуудаас ухаар тэр нэг уураг уудаг, даавар хэргэлдэг, нэмэлт бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ бол бас давхар тэр асуудал дээр орж ирж байгаа. Тэгэхээр энэ маань бас одоо мэдлэг тэр бүтээгдэхүүний хэрэглээний мэдлэг тэрний одоо яаж тэрийг хэрэглээд яаж хийх вэ гэдэг асуудал тэр одоо дасгалжуулагч одоо энэ бас их асуудлууд эмч эднэр тэрийг анхаарал татж байгаа л да. Дэлхийд даяар тэр одоо даавар буюу тестостеронтой одоо тэр гормонтой нэг тарихыг бол бүр дэлхийд даяар харьцсан байдаг юм байна. Тийм юм хэрэглээд байна. Тийм нэг бол яг албан шугамар орж ирэхгүй хуваараа тамирчид өөрсдөө ч байдаг юм уу янз бүрийн улсууд одоо ингээд нөгөө залуучууд нь тэр ингээд булчин томруулдаг байдаг. Одоо богино хугацаанд дотор амжилт гаргадаг энэ бас тийм байдаг юм байна. Тэгэхээр тэрнийг оруулж ирээд дэлхийд даяар харьцаад байхад манайхан хэрэгжилж байгаа байхгүй. Тэгээ тэр даавар нь болохоор зэрэг яадаг гэхэлээ зэрэг булчингуудын юм гэмтээж тэгээ тэр нь сорвжиж аажимдаа томордог. Тийм байдлыг үйлчлэг үзүүлдэг. Тэгээ нэг том мундаг гой булчинтай болоод ирдэг. Гэтэл тэр чинь булчинлаг эрхнийг гэмтээж байгаа учраас зүрх гэдэг чинь өөрөө тэр мөн жоохон зангид гараа юм чи тэр ч ихтэй булчин шүү дээ. Тэгээ нэг зүрхний булчин гэдэг. Тийм байна. Яг ингэ нөлөө шууд нөлөөлдөг байна шүү дээ. Тэрнийг одоо тийм ч учраас дэлхийд даяар харьцаад байхад манайхан хэрэгжилж байгаа байхгүй. Энд чинь шин тутам хөгжиж байгаа юу шүү дээ фитнесийн одоо шинжилгээ манай дээр. Тэгээ яг мэрэгжлийн багш нь хэд байдаг вүлээ. Тамирчид маань яг зөв гормон голдролоор нь яг одоо татаар нь явж байгаа юм уу? Тэг хэрэгжилж байгаа тэр юмнуудаа яг зөв хэрэгжилж байгаа мүү гүм гэдэг тэр асуудал гараад ирж байгаа байхгүй. Тэгтэл одоо гормон хэрэгжилдэг юм байна. Тэгээд булчингаа гэмтээчдэг. Тэрнээс гадна болохоор кофентэй найрлагатай юмнууд бас тэр дотор нэмэлт юм дотор ч байдаг юм байна. Тийм. Одоо тэгээд бол кофений одоо найрлага бол ердийн кофенд одоо кофеин бол тэдний хэмжээтэй 90-180 мг одоо уухад бол тийм байдаг гэх юм бол фитнес хэрэглэж байгаа тэр кофеинтэй бүтээгдэхүүн тэрнээс бүр 3-4 дахин их илүү кофенийг агуулдаг. Тэгээд тэрнийг ингээд уучаад
Тэгээ тэрнийг өдөртөө нэг удаа уухгүй бүр 2-3 удаа уучдаг. Тэгэхээр ч одоо нэг кофений хэрэглэн айгүй өндөр кофеин гараад ирдэг. Тэгээ тэр ч кофе гэдэг чинь бол нөгөө зүрхний цахилтыг дүргсэлдэг, нэг тайван дээр сулгадаг. Маш их ажилуулдаг хүчил төрөгчийн хэрэгцээ гэдэг юм. Тэдний чиний зүрх булчин ажиллах, тэдний чиний хүчил төрөгчийн шаардлага нэгсдэг. Гэтэл одоо бид нар чинь юу хүчил төрөгчийн хэвийн хүчил төрөгчөж авч чадахгүй улсууд чинь тэр одоо юм гүйцэж хүчил төрөгчөж авч чаддгүй. Нэгдүгээр, хоёрдугаар талаар тэрийг яаж организмаас гаргадаг гэхлээр зэрэг тэр ууж хэрэгсний дараа бол ингээд тогтмол нөгөө хөдөлгөөн ингэж хөлсөөр энэ төр нөгөө тийм илүүдлийн юмдыг гаргаж явах хэрэгтэй. Гэтэл тэрнийг яг тэгж хийж чадчихна уу? Тэр хэмжээнд нь гаргаж чадахгүй. Тэгэл одоо биедээ хор болгож үлдээгээд байгаа юм тий. Ийм хүчин зүйлүүдээс болоод фитнест явж байгаа залуучууд яг хурдан гоё болох гол оролдоод байна шүү дээ. Тэдний бурууч байгаад тэгээд нөгөө хэрглэж байгаа юмнуудаа одоо хэрэглэхгүй юм хэрэглэдэг, эсвэл доозыг хэтрүүлж хэрэглэдэг, зөв тохируулж хэрэглэдэг үү? Энэ дээр одоо яг мэрэгжлийн багш нар зөвлөгөө өгдөг улсууд надад айлаар байдаг. Ийм юмнууд л одоо бид нар дээр ажиглагдаад байгаа учраас бид нар одоо энэ тал дээр ерөөсөө анхаарыг гээд эмчилж ихэлсэн, ярихгүй байхын арга байхгүй. 20 эдтэй залуу тэгж орж ирээд байна гэдэг чинь тэгээд зүрхний хөвөлчинг тэгж алчаад орж ирээд байна гэдэг чинь хэцүү байгаа байхгүй. Тийм учраас одоо ерөөсөө бид нар бол энэ тал дээр ажиллаж байгаа. Ялангуяа одоо фитнест явж байгаа залуучууд тэднийг дасгалжуулж байгаа багш, клуб эрхлэгч нар энэ хандаж хэлэхэд эмнэлгийн байгууллагатай хамтарч ажиллаач. Одоо яг жишээлбэл манайхтай одоо харьцаж болж байна. Тэгэх юм бол адаглал одоо тэр хүн чинь хяналтын технологи адаглал фитнест явах гал орж ирж байгаа залууч адаглал даралтын үзчихдэг, зүрхний бичлэгийг хийчдэг те. Тэр урьдчилан сэргийлэх одоо эрүүл мэндийн байдлыг тогтоочих хэрэгтэй. Тэгээд тэрнийхээ дараа одоо юугаа хэрэглэх үү гэдэг мэрэгжлийн чиглэл дээр одоо хэрэглээч. Ямар дасгал хийх үү, яаж дасгалаа яаж хийх үү энэ үедээ одоо энэ кофе нагуулсан байцаа одоо хэдэн граммыг өдөрт хэрэглэхэд болж байгаа шаардлага хангаж байгаа. Гэхдээ одоо тэр гормон хэрэглэдэг тийм мундаг болдог гэж одоо тариад идэх юмнуудаа болох хэрэгтэй. Энийг нэг залуучууд маань мэдчих юм болгон өөртөө хор тариад өөрийгөө алаадаа гэж бодохгүй шүү дээ. Мэдхгүй учраас бол энийхээ хорыг мэддэг учраас. Тийм, фитнест явж байгаа сайхан энэ бол магтууштай зүйл шүү дээ. Фитнест явж байгаа гэдэг чинь ямар баар хийсээ дуулаад бүжиглээд тамхитаад пивдад яваад байгаа шүү. Өөрийг ирүүл болгохын төлөө тэрэндээ махраад бүр цагаа гаргаад зүтгэж байгаа залуучууд бол баяр хүргэмээр байгаа. Гэтэл тэрний хажууд хэрэглэж байгаанууд нь эрүүл мэндийн заримдаа алаад байна. Энийг тийм учраас манай эмнэлэг бол энэ дээр бүр анхаарч ажиллаа. Сүүлийн үед энэ чиглэлээр орж ирж байгаа залуучууд бол харамгүй зөвлөгөөний нөгөө. Энэ ч одоо нөгөө нэг аригдахт ч хүртэл одоо нэр юугаа нууцладаг манайх ингэдэг энтергээл одоо аригдах өвчтөе өмсөдөг энэчлээд ингэ. Бид нар бас тэр фитнест явж байгаа залуучуудыг бас тэр талаас нь хамгаалж, эрүүл мэндийг хамгаалж, нэр хүндийн ч гэсэн хамгаалж ингэж хамтарч ажиллах боломжтой. Бас манай нэвтрүүлэг үзэж байгаа бас фитнесээр хичээлдэг залуучууд их анхааралтай сонсон байх гэж бодож байна. Альва зүйлийн тунг хэтрүүлэх юм бол ер нь болохгүй байна тий. Өөрсдийгөө гоё сайхан болгож ин гаднаасаа гоё болоод идэг. Биеийн дотроо тэр чидээ юу болоод байна. Тэрийг чи бид харах одоо хүн өөр ингээ хараад мэдрэхгүй учраас тийм ээ. Заавал зөвлөгөө зөвлөмж авах хэрэгтэй. Одоо жишээлбэл би тэгээд дээр үед одоо энэ мундаг бөхчүүд тэр алдартай мундаг улсууд энэ нэг айхтар уур гарма хэрэглэхгүй л бодвол тэгэл тэр нэг кинон дээр гараад байдаг ч чулуу мод идрээ түрэл жинхэнэ л байгалийн югаар булчин суулгаж идэг. Хоол унд тэгтэл чинь бол одоо ерөөсөө хэдхэн сарын дараа л ингээл бахил залуунууд яваад ингээл том гоё те маркетрын гоё харагдсан сайхан байж болно. Гол нь эрүүл зөв галбар тийм ээ байх хэвээр. Нэг л зүрх гэмтчих юм бол тэгэл тэр чинь л түүний чадвар алдах гэсэн үг шүү дээ. Насан туршдаа хэцүү болох болно тийм учраас зөв юмыг зөв цагт нь зөв тунгаар эмийг л яг өөрөө чи хэлдгээр альва юм зөвл тохирж ивэл бүх юм зөв бол тун ихтэрхэл юм бол болохгүй тийм ээ. Жишээл эмийн тун хэртрэхэд хорл болж. Хордлого болдог шүү дээ. Эмийн хордлого болдог хүн болгоно. Могон хор тун тохирохороо юм болж л гэдэг. Тэгэхээр альва эмийн тунгийг л тохируулах хэрэгтэй л гэж бид хэлдэг. Тэгэхээр өнөөдрийн бидний сайхан шинэ жилийн баярын үжтэр бидний баяр дээр бас баяр нэмэхээр заамуу нэвтрүүлэгт орон суугаа хоёр одоо зочиндоо бид бэлэг барьж байгаа. Тэгэхээр яг одоо энэ цаг мөчид Traviata гэдэг одоо дэлхийн алдарт дөр байдаг. Тэрхүү дөрийн одоо хундагны дуу гэж байдаг. Тэгэхээр улсын дөр бүжгийн Эрдмийн театрын олон улсын уралдааны шагналт дуучин Бачаргал, замун дуучин Адиа Сүрнээр хундагны дуугаар та бүхэндээ бас шинэ жилийн баярын мэдлэгээ дэвшүүлж байна. Хүлээн авна уу. За баярлалаа. Эх орон телевизийг үзэн суугаа нийт эрхэм хүндэт үзэгч та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Viviamo nell'etica
За баярлалаа бас хоёр урамтайлчтай. Монголчууд одоо их орон телевизийг үзэн суугаа бүх одоо монголчуудын хүмүүс урамтайлын өнөр амжилтсая. Тэгээд ээж өх хоёр өнөөдөр оролцож байгаа. Бахархуу штэ. Ер нь шинжилийн баяр ер нь хэрхэн өнгөрдөг вэ? Бас л одоо нөгөө Эмчнэрийн хувьд ингээд тахгүй л өнгөрдөг үү? Та шинжилийн баярын тэрээр дурсалтай сайхан гэртээ ер нь өнгөрдөг үү? Ихэнх хувцас ажил дээр өнгөрөх үү? Үгүй яах вэ? Ер нь бол шинжилэн чинь байгууллагын толон байгаа болохоор чинь хамт олонны заавал одоо баярын юм байх хэрэгтэй. Баяраа хийн. Тэр хүнийг шалгаруулна тий. Тэгээ одоо нэг эмчний нэг ёстой л нэг эвгүй юм нөгөө Гуанз ресторантаа ярихтал юм ярьж одоо мах нь юу байх вэ? Мэргэжлийн цаанаас тэгээд хатгаар тий. За одоо манайхан чи ингээд ахмадууд голцоо байдаг тэгдэг ингээд за мах нь юу тийм салат бол авахгүй шимс одоо тийм нуудаа ярина штэ гарцаагүй ярьдаг. Тэгээ бэлэг дурсгалын юм дээр бол бид нарны хоол хүнс өгөх сонирхол байдаггүй. Яг бол тэр хүний амьдралд хэрэгтэй өөр л юм байх хэрэгтэй. Заавал одоо тэр байтгаа ер нь торт автчихсан шүү дээ. Тэгээ одоо яг ингээл нарийн дээр толгонд одоо нөгөө транс тас гэж чимчид тэр чигтээ тортонд байдаг л гээд ярьдаг. Тэгээ тэр ч одоо бэлэгч болох юм уу юу ч болох юм те. Хоёроо замаар те. Тэгэл хамт олноор яг л одоо тэмдэглэдэг төвшөнд бол тэмдэглэдэг. Мэдээж гэр орноор хүүхдүүдтэйгээ бас тэмдэглэнэ. Эдгээр чи бүгдээрээ явах гэсэн бүгдээрээ ингээл явж байгаа шүү дээ. Тэгээ тэрнийгээ тэмдэглэн хамт олноороо тэмдэглэн нийтийн жишгээр л байдаг. Гэхдээ жоохон эмч болохоор жоохон бас нэг сонголтууд арай ондоо болчихно. Мартагшгүй сайхан бэлэг бол авах тий. Бас уцаа унтрахгүй шүү дээ. Тийм ээ. Уцаа унтрахгүй тий. Имлэг ажиллаж байна. Тийм учраас дуудлагууд орж ирнэ. Ядахтаа өөрсдөө очдгоомаа гэх тэгээрээ ингээрээ ийм шинжилүүл ингээрээ гэдэг утсаараа зөвлөгөөгөө өгөнтэй юмнууд бол үргэлжлэнэ. Эмч хүмүүсийн хувьд бол миний бодлоор шинэ жилийн бөгөөд амьдралынх нь хамгийн сайхан бэлэг бол одоо тэр өвчтэй хүмүүс идгээд хайртай хүн идгээд баярлаа гэдэг үг байдаг байх гэж би бас хувьдаа бодож байна. Өдөр тутамдаа маш их сонсдог байх. Тэгээ урмын бид нар ч бол одоо айхтар гівгүүлээд л аваад л одоо эмч нарыг тэр үед нэг дээр нэг набор одоо тэгэл нэг юм арх шампанс гэдэг вино өдр гэл ингээ. Гэхдээ тэрнээсээ илүү биднэрт бол ерөөсөө маш их юу бол баярлал гэдэг үг гэдгийг шүү дээ. Тэгээ тэр хүнийг жишээлбэл бид нар ингээ явж байгаа л ишбигээл имжлээл бичлэгүүдэд харьцуулаад үзчихэл нөгөө бичлэг нь ингээл засраал тийм ээ ингээл сайхан болоод ирэнгүүт тэр хүнтэйгээ хамт баярлал явчихдаг байхгүй. Тэгээд нөгөө бичлэгээ бариад Google ороод захирлаа энэ хараа ингээ сайжирцсан байна. Та энэ харж гин үү та сайхан болсон. Нөгөө хүн маань ч баярлал бид ч баярлал. Тэгээ надад нэг өвчтөн маань хэлжээсэг одоо тань ингээ харахаар би идгээд байгаа мó та идгээд байгаа мó гэд та миний өмнөөс баярлаа гүгээд ах ингээд. Тэгэхээр тэр л хамгийн гоё жаргал. Тэр үедээ л яг ээжтэй ч болно тийм ээ эмч болсондоо баярлдаг. Тэр үедээ л баярлдаг. Бас тэгэл мэдээж одоо хэцүү давшгүй хүчин зүйл яачгүй бас хүч мухардах үе гарна штэ бид нарт ч одоо яалтчгүй ингээд өвчин дэвдэг явдал биш тийм одоо дийлэгдэх тийм тохиолдолд бол урагдана маш хэцүү урагдана тийм ээ хамт шанална одоо хэцүү тэгэл одоо яг үгээр хүний л хорвоо юм чинь ингээд ээлжлээл тийм ээ ээлжлээл явна. Тэгтээ баярлах бүч бол тэр гоник зовлонгоосоо илүү л бидэнд их тохиолддог одоо бид өөрөөсөө энэ тэрнээсээ л кайф авч энэ мэрэгжлийг бол үргэлжлүүлж ил хүнд үргэлжлүүлдэг. Хүмүүн эмнэлгийн хувьд бас ингээд очиод ингээд танилцаад үзэж хахад тоног төхөөрөмж маш их сайтай юм шиг. Одоо тэр нөгөө хүний зүрхний цохилтыг 24 цагаар хяндаг. Тэр талаараас тайлбарлаж өгвөл үзэгчд маань сонирхож магадгүй. Нэг цаг хугацаатай уралдаг маш гинтийн байдаг учраас 24 цагаар хянана гэдэг бол маш их давуу тал юм шиг санагдсан. Би юу яач тэр хэм алдагдал гэдэг бол одоо сүүлийн үед ихсээд байна гэж яриад байгаа. Тэр баярлагын нэг юм бол одоо тэр хэм алдагдал засахдаггүй юм баярлана. Тэр чих амтшгүй шүү дээ. Яг нэг бичлэгт ингээл хэм алдал холбол артал ингээл тасалдал ингэсэн юм чинь тэр нэг имчилгээ хийгээл тэгтэл нөгөөтг нь ингээд чагнахад байхгүй болоод нэрээ юугаар дахиад бичсэн. Тэгэхээр бичлэг дээр байхгүй бол аюух баярлж байгаа байхгүй. Ерөөсөө эмч хүний баяр бол ерөөсөө тэр өвчтөн аятайхан болох дагаал баярлаад байгаа юм. Ястаа нөгөө би идгээд байгаа мó та идгээд байгаа мó гэдэг шиг. Тэр чинь бидний одоо мэрэгжил энэ мэрэгжилд ингэж олон жил зовж байгааг тайлж байгаа одоо нэг одоо урамшуулж байгаа юм баа одоо өвчтний маань тэр юм л даа би юм байдал сайжрах асуудал юм байдаг. За хэм алдагдал дээр бол үнэ одоо сүүлийн үед бол хэм алдагдал бүр ихсэж байгаа залууч бол айгуу сонь. Тэгээд тэр 24 цагийн бичлэг гэдэг бол ямар ач холбогдолтой вэ? 24 цагийн турш 100 хэдэн мянган удаагийн агшилтыг бичдэг. Тэгэл одоо тэрийг
уншдаг хүн маань энэ хүн бичдэг одоо аппарата зүгээр дараа нь гардаг нь уншдаг. Тэр уншилт гэдэг бол одоо зарим өндөр 3 өдрөөр энэ уншдаг. Яг бол хэм алдагдал их байх тусам агшилт болгоныг харж байгаа юм чинь тэр болгоныг харж түүж авдаг. Тэгэл одоо шүн нойронд одоо ямар болж ин гинтхэн эвгүй болдог гэдэг. Тэр үед одоо нэг товч дараараа гэдэг. За тэгээ товчин дарчмал энэ үед товчноо дарсан байгаа. Энэ үед зүрх нь яаж үгээл харах бүх боломжийг өгдөг. Би тэгээд би ч маш даваа талтай юм шүү дээ. Маш даваа талтай 40 жил имжсэн. Энэ одоо ийм гоё юм гарч ирэх байхад одоо чагнаал амьдаа оншлол тий. Тэгэл одоо тэр чагнаж байгаа моментод юм тэр зүрхний бичлэг нэг ийм хэн бичлэг хийж байгаа хооронд хэм алдагдал гарч ирэхгүй чагнахад гарч ирэхгүй бид нар тэр хүнийг эрүүл хэм алдагдал гэж мэдэл явуулчихна. Одоо сүүлийн үед ихсээд байна гэдэг нь ихсэж байгаа ч тал байгаа онцлогооны юу сайжраад ирж байгаа байхгүй 24 цагийн турш бичсэн байхад тэр шүн оройн цагаар тасалдаж гэнэ үү тэр чинь бүр ингээл хит хит ойрхон цагаал гээл алга болол холдол тэр янз бүрийн эвгүй байдлууд гардаг. Одоо баярлсан яасан гэл тэр болгонд өөр байх уу? Үгүй тий баярлсан үед бол яг зүрхний цэцгэлтэй тоолжрон даралт гэсэн гэл юмнууд бий л дээ. Тэр хэм алдагдал гэдэг бол баярлсантай холбоотой гарахгүй л дээ. Ерөөсөө өвчнөхийн эмгэгтэй холбоотой тэгээ гардаг хэдийдэж гарч ирж яж магадгүй. Тэгээ 24 цагийн турш тиймийг ингэж бичиж одоо тэгээд 40 жил одоо юугаа их л мундаг байж дээ зоригтой залуу хэм алдагдал алгаа гэл ингээд яваад идэг. Үн чанартай 24 цагаар бичсэн бол бас юу ч гарахаар байсан. Тэгээ онцлоготой ч холбоотой байдаг байх. Тэгээ энэ 24 цагийн бичлэг бол онцлогооны асар их ач холбогдолтой. Тэгээд бас ишмиг тэн дээр гаргаж ирнэ. 24 цагийн турш хэм алдагдал ямар байж гарч ирнэ. Шөнийн цагт одоо бүр 27 хүртэл цөөрдөгч зүрх байж дээ. Унтж явахдаа ингээд бүр цөөрөө явцдаг. Тамины зогсох гээд байгаа ба яах гээд байгаа гэмэртэй. Тэгэл тэр чинь бүгдийг бүтэн 24 цагаар. Оройны 1 цагт одоо 1 цаг өдрийн 1 цаг 15 минутанд залгасан бол маргааш нь 1 цаг 15 минутанд л яг аав. Тэгэл тэр хугацаанд гарч байгаа бүх юм бичиж байгаа. Энэ бол гарцаа байхгүй дэвшилт тийм арга. Монголд бол одоо нэвтэрч байна. Тэр нь бол одоо манай охин азар манайд ирсэн учраас тэр аппаратыг бол бас ажлын практик нэвтрүүлж байна. Тэгээ зүрхний эхо аппаратыг одоо чинь тэр Солонгост 1 жил сурлаа шүү дээ. Яг эхо дээр бас руу Японд бас эхогийн чиглэлээр бас сурч байсан. Тийм бол зэрэг эхо харалтан дээр нь бол би одоо их бардан байдаг. Ямар ч байсан буруу харахгүй. Надад юу хэрэгтэй байдаг вэ гэхлээр зэрэг ягаад би настай эмчнэр энтриг одоо ямар мессен тэмцээнд орох гэж байгаа шиг гэдгийг хамгийн гол нь тэдний туршлага тэгээд тийм хүний төлөсөн сэтгэл тэр энэ төр бол аягүй их таалагддаг. Тэрнтэй адилхан одоо юм өндөр мэрэгжлийн охин маань хаатчууд хурч ирээд тэгээд өндөр мэрэгжлийн тусламжаа үзүүлээд ингээд за ийм биш үгэд өгч байгаа явдал бол бидний энэ төр цааш онцлог амжилт маш их үнэлж оршгүй тусдаг юм болдог. 17 оны ер нь ажлын төлөвөө гарсан байгаа юу? 17 он маань одоо бол ерөнхийдөө гаралгүй яхаа бид нар ч одоо дандаа төлөвлөлтөнд дундал явж байгаа. Тэгээд бас нөгөө олон улсын байгууллагын төрийн байгууллагууд чинь ингээд сурагчдаг юм байна шүү дээ. Ингээд залуугаас явахаар төлөвлөлөө сур. 17 онд бол аль болохоор стенд одоо тэлэгч тавигдсан байгаа. Одоо тийм хүний зүрхэнд тэлэгч гэж нэг юм тавьдаг шүү дээ. Одоо нар судалсан стенд тавилаа гэх. Тэрний одоо өмнөх болон дараах хяналтаа бол бид нар улам сайжруулах тэрэн дээр ялангуяа тэр бүлэн шин одоо тэр цус шингэлэх тэр эмчилгээнүүдийн шин технологиг мөн тэр одоо суц хатуурлын эсрэг эмчилгээний өшөө сайн нэвтрүүлнэ гэж бодож байгаа. Хоёрдугаарт болохоор эмчилгээн дээрээ бид нар тэр шахуурхтайгаар удаан хугацаагаар хяналтайгаар эмчилгээнүүдийг явуулах тийм аргуудаа бол сайн нэвтрүүлнэ. Хэм алдагдлын эсрэг бас эмчилгээнүүдээ бол өшөө шахуу оруулна. Нэг гэсэнд улам л одоо би бол зэмлүүлээд байгаа хүнд хүнл авдаг л арга юулаа улам оруулаад байна гэд. Тэгэхээр яг бол тохиолдол маань улам л хүндрээд нэмэгдээд байдаг. Залуучууд маань улам л өвчл маань явагдаад яалтч байхгүй л иймнүүдийг нэвтрүүлэхээс өөр аргагүй болоод байна л да. Дараагийн бас 17 онд энэ утасныхаа хэрэглээг бол улам өргөжүүлэх одоо өшөөл одоо сайжруулах ийм л одоо зүйлүүдийг бол төлөвлөд байж байна. Өшөө бидний одоо яригадад байгаа юм маань тэр сургалт судалгааны ажлуудаа бол өшөө нэмэгдүүлнэ. Хувийн эмнэлэгч гэсэн бид нар бол судалгааны болон сургалтын ажлуудыг бол өшөө явуулна гэдэг ийм л бодолтой бол байж байгаа. Өшөө ч юм одоо манай шав Дичма гэдэг одоо тэр төрүүлж 16 онд бол манайх нэг доктортай. Тэрний маань ажил бол нөгөө гадаадын сэтгүүл дээр бас их сонирхогдоод тэрийг тавих юм бол яригдчихэж байгаа. Тэр сэтгүүлийн бүр хэвлий гэдэг тэр одоо ажлыг болох хэвлээ судалгааныхын ажлыг хэвлэе гэдэг. Тэгэхээр тэр маань шав маань бол одоо тэрийг өөр орчуулаад ажиллаад байгаа. Тэрэн дээр нь бол одоо бас төлхөө оролцсонд бол гэсэн одоо бид нар хамтран тэр лүгөө илүү анхаарал бас тавина гэсэн юм бодолтой бол Монгол эмчнэрийнхээ ур чадвар ухааныг
олон улсад шүү шашаа хэрэгтэй Одоо хүмүүс гаргах хэрэгтэй тийм ээ, гаргах хүлэмжшүүлэх юмнуудыг хийнэ гэсэн төлөвлөсөн ажлууд бол маш их бол байгаа. Эх орон Монголын үндэсний телевиз 2016 онд бас хийж бүтээсэн салбартай манлайлан тэргүүлж байгаа зочдыг үзэгч та бүхэндээ өдөж бүр уулзуулж за 2016 онд хийж гүйцэтгсэн ажлын талаар сайхан юм халуун дулаан яриаг өрнүүлж байгаа. Тэгэхээр бид нэвтрүүлэгт орж байгаа зочдтой энэхүү өргөмжлөлийг бас гардуулж өгч байгаа маа. За цаамаа уншаад. Өргөмжлөл уншуулъя тийм ээ. За өргөмжлөл эх орон HD телевиз за хүнд түмэн эмнэлэг таныг Монгол улсын хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хой нэмэр оруулж салбартаа эхийг хийж бүтээн манлайлан тэргүүлсэн тул 2016 оны онцлог байгууллагаар бас өргөжлөн тодруулсан байна. Ингээд та бүхний хийж байгаа тэр сайхан ажил үйлс бусдын төлөө гэсэн сэтгэл бол мэдээж гайхамшигтай зүйл. Тийм учраас энэ одоо нандин сайхан сэтгэлээ үнэн мөнхөд одоо сэтгэлийнхаа галыг бадрааж өшөө олон хүнд үйлчиж өшөө олон монгол хүнийг эрүүлж үүж ер нь эрүүл байна гэдэг нь Монгол улс их орны хөгжил цэцэглэлт хүн амын өсөлт тэгээд бүх зүйлд бол нөлөөлнө эрүүл байхад нийгэмч хүртэл маш чухал үүрэг гүйцэтгэж шүү тиймээд та бүхний бас ажил үйлсөшөө өндөр сайхан амжилтыг хүсье. Ингээд хүнээ хүмүүл эмнэлгийн захиралд өргөмөрж Баярлалаа. Тэгэхээр хүмүүн эмнэлэг бол мэдээж яг хүмүүн төрлөختний төлөө хүний төлөө хүний төлөө яг ингээд өнөөдөр бас ингээд байгуулагдаад тасралтгүй 25 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа ийм хамт олон байгаа. Тэгэхээр нэвтрүүлгийнхаа төгсгөлд бас энэхүү хамт олныг дурдахгүй байхын аргагүй байх гэж бодож байна. Та бас хамт олондоо хандаж бас юу гэж хэлмээр байна. За баярлалаа. 91 онд одоо байгуулж ирсэн тэр өндөр зэрэг цолтой мундаг алдартай эмчнэр маань бол одоо 25 жилийн дараа гэхэд бол мэдээж хэрэг цөөрцөн байгаа. Тэр үед дандаа зөвлөх эмчнэр байгуулж ирсэн учраас бол дандаа л 50-с дээш настай хүн байсан. Одоо тэгтээ бол улсууд бие хайруулагч маань байж байгаа. Одоо хэн манлайг дэмжих их мэтлэн одоо цэмжлэмж байна одоо болт бидэнтэй ажиллаж байна. Тэгээд бол би одоо энэ олон жил хүмүүн эмнэлгийг анх байгуулсан цагаас нь өнөөдөр хүртэл сэтгэл зүрхээ дэмжиж явдаг. Одоо хайруулагч, манлаймч, одоо цэмжлэмж гэх мэтлэн одоо хэн гүндэг маамч тийм улсууд мөн хүмүүн эмнэлэгт маань тасралтгүй олон жил ажилласан бидний хамтран ажиллаж байгаа эмч, соёлогч нар тэр дундаасаа дуламжимч, нанзаа гэж соёлогч байгаа нанзад орж гээд олон жил ажиллаж байгаа. Болроо гэд гэх мэтлэн олон жил бидэнтэй одоо мөр зэрэгцэн хүн ардын эрүүлийг ялангуяа зүрх судасны өвчний хүндрэлээ сэргийлэх, үргэлжлүүлэх үйл ажиллалт маань идэвхтэй хувь нэмэр оруулж ирсэн нийт ажилчид та энэ 2017 оны одоо баярын сайхан мэндийг дэвшүүлье. Та нар минь урт насалж удаан жаргаарай. Эрүүл инквэг үр хөвгч нь аз жаргалтай сайн сайхан байх болтугай. Нийт Монголын ард түмэндээ та бүхэндээ эрүүл инк аз жаргал инээд баяслыг одоо нийт хамт олонныхоо хүмүүс бэлэглэе. Бүгдээ 17 онд аз жаргал дүүрэн амжилт бүтээлээр арвин байгаарай гэж хүсье. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бас бидний урилгыг хүлээн авч тийм ээ тэрхүү сайхан одоо хүний амь насыг авардаг үнэтэй цагаас хомслон манай нэвтрүүлэгт ирж үзэгч түмэнтэй минь уулзсанд маш их баярлалаа. та хоёр энэ хугацаанд уцаа хаасан маш олон дуудлага ирсэн байгаа бах та. Одоо бодвол ийм сайхан удамд амьдсан авьяас мэдлэгтэй өндөр улсралтай туршлагатай эмчнэр байхад бол би ирээдүйдэд ихтэй сайхан болчихлоо. Монгол улс аль ямар сайхан баярлалаа. Тэгэхээр бас нэвтрүүлгийн төгсгөлд юу гэж хэлмээр байна вэ гэхээр өнөөдөр мэдээж баяр болж байгаа ч гэсэн сайхан бүгдээрээ баярлж байгаа. Хажуугаар нь бас өөрсдийнхөө эрүүл мэндийг битгий мартаарай гэж хэлмээр байна. Өнөөдрийн хоёр сайхан буянтай сайхан эмчнэр маань бас зүрхээ одоо хэрхэн яаж хамгаалах тухай тий одоо өөрийнхөө зүрхээ хайрлая тий зүрхээ ангаая зүрхээ хамгаалъя бүгдээрээ. Энэхүү сайхан одоо зүрхээ яаж ангаах, хайрлах, хамгаалах талаараас үнэтэй сайхан зөвлөмжүүдийг өгч мөн сайхан одоо 25 жилийн түүхтэй эмнэлгийнхаа талаар сайхан түүхийг хуваалцсан маш их баярлалаа. За их баярлалаа. Тэгээ танай хамт олонд ч гэсэн уран бүтээлийн амжилтыг хүсээд нийт одоо шинэ оноо угтж байгаа хүмүүстээ зовлон хийгээд зовлонгийн шалтгаан арилж, жаргал хийгээд жаргалын шалтгаан ариут холтгой гэж ард түмэнд хүсээрээ. За ерөөс цайх авч болтугай. За ингээд үзэгчдээ өнөөдрийн оны онцлог зочноор за хүний гавьяа тэмч ангаа ухааны доктор профессор зөвлөх зэргийн эмч хүмүүн эмнэлгийн захирал дижэхүү. За мөн ангаа ухааны доктор зөвлөх зэргийн эмч улсын 3 дугаар эмнэлгийн шигдээсийн тасаг болон хүмүүн эмнэлгийн зөвлөх эмч за наран туянаар оролцож үзэгч та бүхэнтэй уулзаж ярилцлаа. Ингээд үзэгчдээ маргаашийн оны онцлог зочноор иргэн уулзъя. Баяртай үзэгчдээ. Та бүхэн өчиг сайхан өнгөрүүлээрэй.